За бүрнэ хааш ямар ажил хийж байна? Арага дистрайна. Ресторан. Бүгдээ энэ бичлэгээрээ юу их нүгээр арга рестораны тавцлалтай таар. Шүү. Арга зэтгэл үүтэй. 150. Би бол даах гэдэг. Ахвал Монголыг барьж байгаа. Биднээсээ үндэ та. Яг манай баг бол гуруулаа. Манай ангийн залуу болохоор юу вэ? Цалгаанчин мужаа тий. Яа, манай ерөнхий мужаа юм. Би бол тусдах мужаа. Явчин да гэдэг нь дараа ингээд очиад оролцож зам. Яа гэт юу гот орхон дээр ирсэн одоо хаал идэх наа хөө орхон маань ерөнхийдөө гацуура ялгацсан шинж өгчээ. Яа, команд янз юм байна гэдэг юм. Агуулгаар хэлчих. Ингээд дахиад ирсэн хүн харж ирсэн болохоос. Энэ бол янз юм байна. Фотошоптой байна. Нэлээдэлэгц. Нэмэлт бүр айсан. Яа мэд. Тийм бараа болж байгаа юм байна. Яа, хайрлах бодлоо авчихлаа. Янз юм тий, зүрх юм. Миний орлож байгаа нь гэрэл мэрэл гэж байгаа юм яа. Хоёр ахаа ороод гэрэл мэрэлтэй яач гэдэг. Чухмаачихсан. Миний орлож байгаа юм тийм ээ. Зүгээр тохнойчод байгалийн гэрэлтийг ойрох юм байл. За энэ байрлал 1-2 дугаар давхар юм юм да. Маргааш ажлын байртайгаа танилцсанаа бүгдээр. За бүгдээрэнд нь өглөө өдөр орой шөнийн мэндийг хүргэе. Та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээр уулзах цагтаа таатай байна. Энэхүү бичлэгний маань ихэнд ерөнхийдөө та бүхэн харсан бах. Ар хангаар бид нар рестораны дотор интерьерийн төвчлөлтэй ажиллаараа явсан байгаа. Тэгээд ерөнхийдөө бид нар хотоос өдөр гараад явсараа шөнө ирээд тэгээд бидний хийх гэж байгаа энэ хөө объект маань 4 давхар объект тэгээд 3-4 давхартай бодолтой 2 давхартай энэ том заалантай ресторан хийхээр төлөвлөөд тэгээд энэ хийх гэж байгаа ажлынхаа бодолд нь шөнө ирээд байрлсан. Тэгээд өглөө
жоохон замынхаа адрага гаргаж жоохон унтчихад босоод доошо буугаад хоёр давхрынхаа ресторанынхаа зал руу орж ирсэн. Тэгээд ерөнхийдөө манай зургийнхан бол нэг л сайхан 3D зураг үзүүлээл ерөнхийд нэг томтой хэмжээ аваад явцдаг. Яг нөгөө ажлын практик дээр ямар алдаа матаг гардгуу зовлон чаргалыг бол тэд нар маань ерөнхийдөө сайн мэдтгүү. Тэгээд тамаагүй энэ хамгийн сүүлийн шатны энэ хүний нүдэнд хамгийн сүүлийн гоёлын юм интерьерийн заслын юу бол бүр шалны алдаа, босоогуудын алдаа миллиметрээр яригдана. Тэгээд бид нар өөрсдөө газар дээр ирээд бүх үнцүүд болон бүрт нь лазер тавиад тэгээд миллиметрийн алдаа байна, эдэн санчийн алдаа байна гэдэн анны тэгшлэгээ хийхгүй, автангаараа гарахгүй боломж нь юу байна гэд рек тавиад анны алдааг нь харна, шалны алдааг нь харна, дам нурууны алдааг нь харна. Тэгээд ер нь бүх нөхцөл бүрийг л хэмждэг. Тэгээд бүх огтлолцол хаана миллиметрээр яригдана. Тэгээд тэрийг газар дээр нэрээд хэмжээд үзэнгүүт манай зургийнхны 3D зургаас маань шал өөр хэмжээнүүд гардаг. Тэгээд бүх нарийн хэмжээнүүд өөрсдөө давхар чеклээд тэгээд тэр чеклсэн хэмжээнүүдээ харж агаад бэлтцүүдээ бэлдэнэ. Тэгэхээр өөрөөсөө энэ хэмжилтүүд бол маш чухал байдаг. Тэгээд манай цахилгааны залуу маань дээр цаана бас өөрийнхөө барилгынхаа зургнаасаа гараад хаагур яад монтаж явах уу, хаана хэдэн унтраалга тавих уу, аль заалны гэрлүүд нь аль унтраалгатай холбох уугаа ерөнхийдөө зурагтайгаа бас хамт ажиллаад байна. Бит хоёрын хувьд бол ерөөсөө шалны алдаа, дам нурууны алдаа, багны алдаа, хаана ямар деталууд орох уу, тэгээд тэр деталыг бэлтгэхийн тулд бэлтцээд тэг зүсэн. Тэгээд тэг зүсгэд энэ алдаагаа яаж хаана шингээх үү гэдэг ерөөсөө бүх газар лазер тавиад тэгээд алдаагаа чеклээд тэмдэглээд тэгээ явдаг байгаа. Тэгээд энийг ирээд хотод ирэнгүүтээ одоо жишээ нь явгаа хаана гоёлын хаана рек орох уу гэдэг тэр болгоныхоо бэлтцүүдийг бэлтгэж газартайгаа ярилцаад ингээд алдаа матгийн шалны алдаа хааны алдаа тэр бэлтцэн дээрээ шингээгээд тэгээ ерөнхийдөө тийм гол ажиллаар энд ирсэн. Тэгээд бид нэр ерөнхий хэмжилтүүдээ аваад дуусаад тэгээд харангаа дүүрөө хальт ороод хөндлөнөг яваад сайхан албан кофегоо уугаад сэргэж яваад тэгээд өдрөө хоолой идээ тэгээд харангаагаас гарсан байгаа. Харан сайхан хангаа нутаг маань ерөнхийдөө бол маш сайхан дулаахан сайхан байсан. Тэгээд байгаль цагуур таалагдсан. Тэгээд удахгүй одоо бид нар бэлтцүүтэй бэлдээд хамаг материалаа ачаад тоног төхөөрөмж багцнуудаа ачаад тэгээд харангаа ажиллаараа удахгүй болцгаая. Тэгээд энэхүү ажил маань ерөнхийдөө нэг иймэрхүү өндөрлсөн. Тэгээд бид нар ирэг очиход сайхан зам аргуу маань сайхан байсан. Буцахад маань сайхан цаг агаар тогтун зүйл маань сайхан байсан. Тэгээд нар хотын зүг жолоо мушигсан. Тэгээд хот руугаа буцаж явах замд урахнаас нэг 20-30 км-ийн зайтай байхад орой нэг портер аваараа татсан улаан зам дээр гараа өргөө зогсож байсан. Тэгээд уулзсан чинь юу мэддэхгүй ус нь халаад өрөөсөө явахаа байчлаа. Замаас гаргаад өгөөч. Айтайхан газар чирээ зогсоогоод өгөөч. Боломж байвал нэг төв бараад дуулаад өгөөч гэд
жолооч нь гуйсан. Тэгээд бид нар чирж яваад өрхнийгаа дааваач тавиад тэгээд ерөнхийдөө сайхан хоолоо идчих аваад бот руу орж ирсэн. Тэгээд энэхүү аялал маань ерөнхийдөө ингээ өнгөрсөн. Тэгээд дараагийн бичлэгээрээ хэвтүүлээ Аранга дээр шинэ ажил эхлүүлэх нэ. Хэвтүүлээ дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Бай.